Монгол улсад мэрэгжлийн симфони арил хөгжмийг үндэслэн байгуулж үлгэрлэн хөгжүүлсэн 20 дугаар зууны Монголын хөгжмийн соёлын сууц зүтгэлтэн Монгол улсын ардын жүжигчин төрийн шагналт алдар тужир дааж хөгжмийн зохиолч цэгмэдийн намсрай жимийн мэндэлсний 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. За өнөөдөр бидний хувьд бидний гэдэг маань бол намсрай жавынхны гэж одоо хэлмээр байна. Ягаад гэвэл бид дөрвөн хүн ургийнхаа овгийг авах нэрээр авсан намсрай жав гэдэг овогтой хүмүүс. Тэгэхээр намсрай жавынхны хувьд бол өнөөдөр маш сайхан баяр тэмдэглэлттэй үйл явдал болж байна. Энэ ойг тэмдэглэхэд хичээн сэтгэл зүрхээ гаргаж оролцож байгаа хүмүүс, за улсын симфони арил хөгжмийн ахмад уран бүтээлчид, энд ирсэн урлагийн ахмадууд, зочин бидний одоо урьсан нөхдүүд та бүхэнд чин сэтгэлээсээ баярлж талархаж байгаа илэрхийлж байна. Ингээд та бүхэнд сайн сайхан бүхний хүсье. Монгол улс дэлхийн сонгодог хөгжмийн урлагийн жишгээр симфони арил хөгжмөнтэй болж үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн сууц зохиолчдын сар бүтээлүүдийг хөгжимдөж
нүүдэлчин Монголын үр хойчийг сонгодог урлагийн аваа их соёлтой танилцуулж энэ соён гэгэрүүлэх үйлсэн эхлүүлснээс хойш 160-ны хугацаа улиран одсон байна. Дуун уран бүтээлүүд, симфони дан хөгжмийн бүтээлүүд, симфони зураглал, найруулал, заман киноны бүтээлүүд энэ олон бүтээлүүд дундаас дуун уран бүтээлүүдийн тухайд бол манай өнөөдрийн хөтөлбөрт оруулсан байна. Намсрай жугаан Дотны журмын анд нөхөр ус нутаг нэгтэй Аранхай аймгийн Тариат суманд олон жил нэгдэл аж ахуйг удирдах явсан хөтөлмөрийн баатар Намжиг гуайн шүлгээр бүтээсэн ээжийн дурсна гэдэг энэ дууг одоо та бүхэн сонсноо. Энэ дууг Намсрай жугаатай хамт энэ симфони найрал хөгжмийн дуучнаас ахуулаад улмаар симфони найрал хөгжим энэ улсын филармоныг удирдах явсан Түгээгийн Монгол улсын ардын жүжигчин хөтөлбөрийн баатар Зангад та бүхний сонорт өргөн барихад бэлэн боллоо. Намсрай жугаан мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүн тэтгэлийн тоглолтод манай Намсрай жугаан Царин долгор хоёрын үр хүүхдүүд тэдний аж зээнэрийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээр өнөр бүлээрэн хөрөлдсөн ирсэн байгааг дуулахад таатай сайхан байна. 1971 онд Намсрай жугаан шилдэг бүтээлээрэн Монгол улсын төрийн шагналд хүртсэн нэг нь яхарахгүй говь гурван сайхан симфони уран сэтгэмж зураглал юм. Энэ бүтээлийг Намсрайжмын нэрмжит Сын филармоны симфони руу тунгалаг найрал хөгжим соёлын тэргүүн ажилтан удирдагч Батбаатарын удирдлагаар хөгжимднө.
Намсрай жохой хөгжмийн зохиолчийн хувьд төвний нэг хүний мөр их замын ихэнд их замын тоос гээд олон орон сайхны киноны хөгжмийг зохиосон им хөгжмийн зохиолч хүн энэ удаад өнөөдрийн тоглолтод түүний их хорон минь үзээ дууг нь тавхан сонсгоно. Улсын филармоны госол дуучин соёлын тэргүүний ажилтан Баттулга.
За 1958 оны 2 сарын 25-нд буюу улсын симфони найрал хөгжим анхныхаа тоглолтыг Чухам хүйн тухайн цагийн хөгжим драматик театрын тайзнаа намсрай жугаан удирдлагаар тоглогдож байсан ийм төвхтэй юм. Намсрай жугаан Цэрэн Долгороо хоёрын одоо авиас билгийг өвлөж өөрөөх юм бол аав ээж хоёрынхон хийлж хөгжмийн найрал хөгжмийн удирдаачийн мэргэжлийг одоо давхар эзэмшиж Монгол улсын симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагч ерөнхий удирдаачийн энэ хүндэтгэл албыг аавынхаас хойш нэр хүндэтгэл залгамжилж ирсэн ахимдхан сайхан уран бүтээлч бол Монгол улсын урлагийн гавьяас үтгэлтэн профессор Намсрай жугаан Бүтэн баяр юм. Энэ аавынх нь 90 насны ойн тоглолтод Бүтэн баяр мастергийн яв наригч яв холонгийн энхээгийн шүлгээр бүтээсэн Эх орон та хаанаас эхэлдэг юм бэ гэдэг дуугийг төлөвлөж байна. дугаар зууны Монголын симфони найрал хөгжмийн урлагт үнэн жишгүй 20 мөрөн оруулсан
хоёр алдартай удирдаач төрсэн байдаг. Энэ бол симфонийн хөгжмийг Монголд анх үндэслэн байгуулагч Цэгмэдийн Намсрайжив симфонийн хөгжмийн энэ театрын симфонийн хөгжмийг удирдан олон жил одоо уран бүтээлийн өгөөмөр их одоо хишгэн хүртээж ирсэн гайхамшигтай удирдаач бол Жемингийн Чулуун. Монгол улсын ардын жүжигчин төрийн шагнал гэдэг энэ эрхэм цолыг хоёулан урдсан Унган багын бөмбөр ногоон театрын тайзнаа бага наснаасаа эхэлж ижилдэн дасаж үерхэж явсан тэр хоёр сайхан уран бүтээлч хожимон Монгол улсынхаа нэр сүрийг симфонийн хөгжмийн одоо удирдаачийн барь суурнаас өндөр төргөж явсан ийм түүхтэй. Тэгвэл хожимон энэ хоёр алдарт удирдаачийн хүүдүүд нь удирдаач Намсрайживын Бүтэнбаяр, удирдаач Чулууны Чинбатнаар бас нэгэн ингэж хөгжим бүжгийн коллежид суралцаж бас энэ удирдаачийн уран бүтээлийн алдарт эцгүүдийнхэн энэ уран бүтээлийн буйхаг нэр төртэй үргэлжлүүлсэн юм аа. Үргэлжлүүлсээрч яваа. Тийм учраас өнөөдрийн энэ Намсрайживын 90 насны мэдсний ойд манай ардын жүжигчин Чулуунган хүү удирдаач урлагийн гавьяас үтгэлтэн Чинбат маань уран бүтээлийн мэнчилгээ болгож аавынхаа алдарт бүтээл уран хас бүжгийн жүжигийн ээж бүтээлийг тав хүндэн удирдан тоглуулах гэж байна. Өнөөдрийн хүндэтгэлийн тоглолтоо Монгол эх орондон хайртай хүн бүхний сэтгэл зүрхний багталд дуулал болсон халуун элгэн нутгаа дуугаар жаргаж байна.
Монгол улсын соёлын гавьяас үтгэлтэн Эрүүн найрагч Жамцын Бадрагийн шүлэг ардын жүжигчин төрийн шагналтай Цэгмэдийн Намсрайчвын хөгжим халуун элгэн нутаг дууг та бүхний сонирыг мэлан эрхлүүлсэн дуучид симфон найрал хөгжмийн хөндөөн та бүхний өмнөөс уран бүтээлийн эхийн хэмжилтийг өсөн өрөөё.